Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа гайлын шинжилгээ хүрээнд гайлын байгууллагаас гайл татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газартай хамтарч ажиллаад гайлын ерөнхий газраас олгож байгаа 7 төрлийн тусгай нэг төрлийн энгийн болоод тээвэрлэгч байгууллагад олгодог гайлын эт хэмжлэл мөн гайлын нэлтийн бүс тогтоолох хүсэлтийг 2022 оны 12 дугаар сараас эхлээд цахимж шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн цахим системийг ашиглаад гайлын байгууллага илгээсэн 135 хүсэлтийг төлөөж аваад 98 хүсэлтийг нь бол хянаад шийдвэрлсэн байж байгаа. Үлдсэн бусад хүсэлтүүдийг хянаад хуулийн хугацаанд шийдвэрлэхээр манай чиглэл хэрэгцээ байцаагч нар ажиллаж байна. Өмнө нь бол дээр дурдсан зөвшөөрлүүдийг бол ахтай аж ахуйн нэгжүүд бол бүх бичиг баримтаа гайлын байгууллагад цаасаар бүрдүүлээд манай чиглэл хариуцсан байцаагч нар хянаж шийдвэрийг гаргадаг байсан. Цахимж шилжүүлснээр аж ахуйн нэгжүүд өөрөө одоо гайлын байгууллагад хүсэлтэд захимаар илгээгээд тухайн аж ахуйн нэгжийн илгээсэн хүсэлтийг гайлын байгууллагын албан хаагч хүлээж аваад хянаж шийдвэрлэж байгаа бүх үйл явцыг захимаар харах боломжтой болсон. Мөн өмнө нь аж ахуйн нэгжүүд бол цаасаар бичиг баримтаа бүрдүүлж өгөхдөө нэг тухайн төвчрлийнхаа төрлөөс шалтгаалаад 6-аас 16 төрлийн бичиг баримтыг цаасаар бүрдүүлж өгдөг гэсэн. Тусгай зөвшөөрлийн цахим системийг ашиглаж эхэлснээр бол бид аж ахуйн нэгжээс бүрдүүлж өгдөг бичиг баримтын тоог цөөрүүлж чадсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд төвшөөрлийнхаа төрлөөс шалтгаалаад нэг 6-аас 9 төрлийн бичиг баримтыг гайлын байгууллагад PDF-ээр авсаргаад захимаар илгээж байгаа.